Монголын хэвлэл мэдээллийг хэн эзэмшдэг вэ? Судалгааны хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн салбарын олон ургалж байдалд учирч буй эрсдлийг 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ. Үүний 5 нь эрсдлийн зэрэг өндөртөө гарсан бол 2 нь дунд зэрэг, харин 2 нь эрсдэл бага гэж гарсан байна. Харин хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрөл гэх шалгуур үзүүлэлтийг гаргах боломжгүй гэж үзсэн. Учир нь энэ талаарх мэдээлэл хангалтгүй байна гэж судлаачид дүгнсэн байна. Хэвлэл мэдээллийн салбар ил тод байдал дутмаг байна. Эзэмшлийн хөрөнгө оруулалтын ил тод байдал дутмаг байгаа. Үүний цаад шалтгаан нь бол хэвлэл мэдээллийн салбарын ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт үндсэндээ бол бараг байхгүй. Телевиз, радиогийн хувьд харилцаа холбооны зохицуулах журмаас эзэд хөрөнгө оруулагчдыг ил тод байлгах шаардлага тавьдаг. За бусдынх нь хувьд бол ийм үүрэг хариуцлага байхгүй байгаа. Яг энэ шалтгаанаар жишээлбэл сонины салбарын төвлөрөл бол маш өндөр түвшинд байна гэсэн дүгнэлт гарсан. Судалгааг олон нийтэд танилцуулах үеэр хэвлэл мэдээллийн бизнесийг улс төрийн хяналтаас хамгаалах ямар нэгэн зохицуулалт байхгүй. Тиймээс хэвлэл мэдээлэлд улс төрийн хамаарал хүчтэй нөлөөлдөг талаар судалгаа хийсэн мэргэжилтнүүд ярьж байлаа. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн талаарх судалгаанд хамрагдсан мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь шууд болон шууд бусаар аль нэг улс төрийн нам эвсэл улс төрчтэй хамааралтай байна. Тодорхойлбол судалгаанд хамрагдсан 39 байгууллагын 29 нь буюу 74.4% нь улс төрийн хамаарал бүхий эзэн хөрөнгө оруулагчтай байсан байна. Хамгийн том аюул юу гэвэл хэдих мөнгөтэй ашиг сонирхлын нөлөө ихтэй байгаад байна. Хоёр хүнийг харьцуулахад нэгнийх нь санаа бодол илүү байсан ч мөнгө нь хангалтгүй байвал мөнгө ихтэй тал нь ялна. Энэ нь мөнгөтэй нь олон нийтэд илүү нөлөөлж байна гэсэн үг юм. Ардсан нийгэмд мөнгө үнийг тодорхойлох ёсгүй. Тийм учраас хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрлийг зохицуулсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийг зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй байна. Мөн хэн эзэмшиж байгаагаас илүүтэйгээр ямар зорилгоор ашиглаж байгаа нь чухал бөгөөд тухайн эзний ашиг сонирхлыг нэн төрөнд мэдэх шаардлагатай гэж судалгааны багийнхан хэллээ.